За Magic-Nas программыг ашиглаад CAS болон валютын харилцах данс нь ханшийн тэгшгэлийг хийхдээ тайлан харах. За тогтмол дотор байрлах мөнгөний ханшийн тэгшгэл хий гэсэн хэсэг рүү орж өгнө. За мөнгөний ханшийн тэгшгэл хэсгийн цагаан дэвсгэртэй хэсгээр бол гараас мэдээллийг оруулах боломжтой. За гараас мэдээллийг оруулахдаа хэд хэдэн анхаарах зүйлийг харах шаардлагатай. За хяналт гэсэн хэсэгтээ дарахаар анхааруулах цонх гарч иж байна. За сар бүрийн эцэст бол ханшийн тэгшгэлийг заавал хийх ёстой. Ханшийн тэгшгэлийг хийж явах явцдаа ямар нэгэн дунд нь мөр алгасахгүй байх шаардлагатай. За ханшийн тэгшгэлийн хэсгийн C-ээс G мөрөн дээрх мэдээллүүдийг болвол заавал нэг бүрчлэн оруулж өгөх шаардлагатай. За ханшийн тэгшгэлийг хийгдсэн бол ханш гэсэн үг гарч ирнэ. Хэрвээ ханшийн тэгшгэл хийгдээгүй бол хэд гэсэн алдаа гарна гэсэн байж байна. За ханшийн тэгшгэлээ хийж үзье. За юуны түрүүнд эхний үлдэгдлээ оруулж өгнө. За манай дээр $19,500 байсан. За ханш нь бол энд байж байна. Төгрөгөөр бол 48 сая 547 мянга гэж байна. Энэ дүн ажлын хүснэгтэн дээр байгаа тухайн хаан банкны долларын үлдэгдэлтэй бол таарж байгаа хэвээр 48 сая 547 мянга энэ дүнгууд бол таарж байна. За эхний үлдэгдлээ оруулж өгснээ дараагаар бол тухайн улирал сард гарсан гүйлгээний нэг бүрчлэн шивж өгнө. За нэг сард бол ганцхан шимтгэл гарсан өөр зардал гараагүй гэж үзвэл за хамгийн ихний нүдэн дээр тухайн банкны дансаа бичиж өгөөд за харьцан дансыг нь бол сонгож оруулж өгнө. За энэ дээр бол шимтгэл учраас шимтгэл. За Монгол банкны ханшийг оруулаад за сар өдөр болон гүйлгээний утга орлого болон зарлуудыг оруулж өгнө. За ингээд шимтгэлээ оруулж өгсөн. Энээс өөр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй гэж үзэх юм бол би шууд нэг сарынхаа эцэст ханшаа тэгшдэгнэ гэсэн. За ханшаа тэгшдэхдээ тухайн банкны дансыг сонгож өгөөд Монгол банкны ханш болон он сар өдрийг бол оруулж өгнө. За гүйлгээний утга дээр ханш тэгшдэв. За ямар нэгэн орлого зарлага гэдэг дүн оруулж өгөөгүй тохиолдолд тухайн сарын ханшийн тэгшдэг хийгддэг учраас ханш тэгшдэгдсэн байна гэж гарч ирж байна. За энэ дээр бол 2 сард биш ханш тэгшдгээгүй шууд 3 сарын гүйлгээг шивсэн байна. 3 сарын шимтгэлийн дүнг шууд оруулжээ гэж үзье. За энэ тохиолдолд бол 2 сарын эцэст ханш тэгшдгээгүй учраас ханш 1 сар 2 сар гэсэн бол гарч ирэхгүй. Энэ дээр бол ханшийн тэгшдэл хийгдээгүй байна гэсэн үг байна. За тухайн сарын гүйлгээ буюу орлого зарлага дээр манай дээр бодит ашиг алдаглууд бол үүснэ. Харин сарын эцэст ханш тэгшдэхэд бодит бус ашиг алдаглал энэ дээр тооцогддог. За сарын эцээр ханш тэгшдэгдэж байгаа тохиолдолд энэ дээр зөрүү гэсэн хэсэг дээр зөрүү бол энэ дээр байхгүй олоод явж байна гэж үзнэ. За 2 сард ханш тэгшдгээгүй учраас энэ дээр зөрүүтэй дүнгууд байна гэж үзгэнэ. За 2 сарын ханшийг тэгшдгэж өгье. За 3 сарын шимтгэлийг шивээгүй шууд 4 сарын гүйлгээд би бол шивсэн гэж үзье. За энэ тохиолдолд 4 сарын шимтгэлийг энэ дээр оруулж өгнө. За энэ бол 4 сар. За 4 сарын огноогоо оруулж өгнө. За ингэсэн тохиолдолд бол хээтэй 3 сар гэсэн анхааруулга гарч иж байна. Энэ маань 3 сарын ханшийн тэгшгэлийг бол хийгдээгүй байгаа учраас ханшийн тэгшгэлийг хий гэсэн анхааруулга байх нэ. Гэх мэтлэн бид нар сар бүрийн эцэст заавал ханшийн тэгшгэлүүдийг бол хийж явах ёстой. Ханшийн тэгшгэлийн хэсэг дээр бол 1-ээс 12 сарын ханшийн тэгшгэлийг гүйлгээнүүдийг оруулж өгсөн. За ханш 1-ээс 12 сарын гүйлгээ орсон учраас бүх ханшууд бол тэгшдэгдсэн гэж үзнэ. За ханшийн тэгшгэлийн хэсгийг хоош нь гүйлгээд харахад бол энэ тэгшдгээгүй үлдэгдэл гэсэн хэсэг бол манай дээр ямар нэгэн байдлаар ханшийн тэгшгэл хийгдээгүй тухайн орлого болон зардлыг Монгол банкны ханшаар үржүүлээд нэмж хассан дүнгууд бол явагдчихэдэг. За үүний дараагаар бол үлдэгдэлтэй бодит бус ашиг алдаглууд тооцогдоод ханшийн тэгшгэл гэсэн хэсэг маань бол хийгдээд явж байдаг. За ханшийн тэгшгэл бол сар бүрийн эцэст бол ханшийн тэгшгэлүүдийг бол хийдэг. За энэ бол дүн ханшийн тэгшгэл хийгдээд 107 саяар тэнцэж байна гэсэн. За ханшийн тэгшгэлийг хийж дуусны дараагаар бол бас нэг хянах хэсэг, хяналтын хэсэг байж байгаа. За энэ маань юу вэ гэхлээр за энэ дээр тэгшдгээгүй үлдэгдэл гэсэн байж байна. За тэгшдгээгүй үлдэгдлийн эцсийн үлдэгдэл 103 сая байна. Тэгэхээр 103 сая 508 гэдэг энэ дүн. За энэ дээр бол нэмж буурсан хэсгүүд за нэмэгдээд эцсийн тэгшдгсэн үлдэгдэл 107 сая гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ хоёр дүн бол тэнцээд энэ Улаанбаатар дээр ямар нэгэн зөрүү дүн гарч ирээгүй алдаа гэж заагдаагүй тохиолдолд
ханшийн тэгштгэл бол зөв хийгдсэн байна гэж үзнэ. За манай ханшийн тэгштгэлийн үлдэгдлийн дээр таарсан гэж гарч байна. За ингээд ханшийн тэгштэглээ хийцний дараагаар бид нэр энэ ханшийн тэгштгэлийн хэсгээс ерөнхий журнал руу бол холбож өгнө. За ерөнхий журнал руу холбохдоо та тохиргоо гэсэн төвчлөр дээр дараад валютын харилцааны ерөнхий журнал харах гэсэн төвчлөрийг дарж өгнө. За ингэснээрээ ерөнхий журнал бол автоматар бол гарч ирсэн байж байна. Тэгэхээр энэ дээр гарч байгаа ерөнхий журналыг би хуулаад за ерөнхий журнал гэсэн хэсэг рүү оруулж өгнө. За ерөнхий журнал дээр хуулж оруулаад шалгахгүйгээс S гэсэн алдаануудыг бол засаж өгсөн. За энэ бүх дүнүүдийг бол оруулж өгсөн. За манай эхний үлдэгдэл бол 48 сая 547-г таарж исэн. Орлого болон зарлуудыг бол сая хуулж өгсөн. Ингээд манай тэгштгээг үлдэгдэл 103 сая 508 болж байна. За энэ бол ханшийн тэгштгэлийн хэсгийн тэгштгээг үлдэгдэл гэсэн хэсэгтээ бол таарж байгаа. За одоо тэгээд тэгштгэсэн үлдэгдлийг нь тааруулахын тулд бид нэр ханшийн тэгштгэлийн хэсгийн журналыг бол хуулж оруулж өгнө. За үүнийг оруулахын тулд та тохиргоо гэсэн төвчлөрийн за валютын харилцааны тайлан гарах гэсэн хэсэг дээр бол орж өгнө. За үүн дээр бол тухайн харах дансныхаа энэ дээр дансны нэрийг бол хуулж оруулж өгснөөрөө за энэ ханшийн тэгштгэлийн журналын бичил бол гарч ирж байгаа. За энэ бол байгаль цохих үлдэгдэл бол ханшийн тэгштгэлийн хэсгээс орж иж байгаа. За байгаа үлдэгдэл гэдэг нь бол ерөнхий журнал дээр байгаа үлдэгдэл. Тэгэхээр ерөнхий журнал дээр ямар нэгэн ханшийн тэгштгэл журнал хийгдээгүй байж ингээд зөрүүдэн байна гэж байна. За тэгэхээр энэ дүнг бид нэр ханшийн тэгштгэлийн зөрүү хэсгийг бол ерөнхий журнал руу хуулж өгнө. За ансар өдрийг оруулаад өгнө. За ингээ ханшийн тэгштгэлийн хэсгийг хуулж өгснөөрөө манай тэгштгэсэн үлдэгдэл 107 сая 441,400 болж байна. За энэ бол манай тэгштгэсэн үлдэгдэлтэй болвол таарж авах хэрэгтэй. За ингээд тэгштгэсэн үлдэгдэлээр таараад ирсэн. За одоо ингээ манай ерөнхий журнал буюу ажлын үснэг санхүүгийн тайлан руу ханшийн тэгштгэсэн үлдэгдлүүд бол орох боломжтой болж байгаамаа. За ханшийн тэгштгэлийн хэсэг дээр нэг анхаарах зүйл байгаа. За хөрвүүлсэн ханш гэсэн хэсэг байж байгаа. За хөрвүүлсэн ханш гэсэн хэсэг дээр ямар мэдээлэл ордог вэ гэхлээр за би харилцах данснасаа касс руу мөнгө татсан. За тэгэхээр энэ тохиолдолд бол арилжааны банкны нэг ханш, Монгол банкны ханш гэсэн хоёр ханш гарч ирдэг. Тэгэхээр энэ арилжааны банкны ханшийг бол хөрвүүлсэн ханш гэдэг дээр оруулж өгнө. Яагаад вэ гэхлээр тухайн долларыг бол касс мөнгө олгоод шилжүүлээд кассанд орж иж байгаа мөнгө бол арилжааны банкны ханшаар гараад ирдэг. Тэгвэл бид нэр Монгол банкны ханшаар журнал бичсэн байдаг. Тэгэхээр энэс болоод манай кассын үлдэгдэл зөөрч өгдөг. За хөрвүүлсэн ханшийг бол энэ дээр оруулж өгснөөрөө ханшийн тэгштгэлийн хэсгийн хөрвүүлсэн гэсэн хэсэг дээр бол бодит ашиг алдагдлууд бол үүссэн байж байгаа. За ингээд нийт дүн бол дээрээ журналын бичил бол энд гарч өгдөг. Тэгэхээр хөрвүүлсэн ханшийн журналын бичлэлийг мөн ялгаагүй ерөнхий журнал руугаа хуулж оруулж өгнө. За мөнгө гэдэг нь болохоор за касс юм уу эсвэл төгрөгийн харилцах аль нэгийг сонгож өгнө. За манай кассанд мөнгө авсан гэсэн учраас кассаа сонгоод өгнө. За ингэснээрээ манай кассын үлдэгдэл одоо зөв болж орж өгөх боломжтой юм аа. За ингэж бид нар бол мөнгөний ханшийн тэгштгэлийг бол хийх боломжтой.